Welcome to 40,000 Daily Show. Улаанбаатар хотод соёлыг түгээх зорилготой нэвтрүүлэг маань 21-р дугаар инфо эхэлж байна. Би хөтлөгч Билгүн байна. Өнгөрсөн 7 хоногт маш олон халуун сэдв боллоо. Яалтчгүй хавар ирсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, за улс төрийн орчинд ер нь хүмүүсийн юмд хөдөлсөн ийм 7 хоног болж өнгөрлөө. Эхний сэдв хууль зүйн сайд инхүүрийн холбогдлолтой бичлэг үздэг. Кино. Атагт бол одоо өгсөнгээд амар сүрдүүлэнтэй, амар тийм зузаан хатстай, 2 цагийн бичлэгтэй. Кино. Би өчигдөр бүлгийнхээ хаалтаа уралданд хэлсэн. Тэр хүнд ямар ч бичлэг байхгүй. Би одоо нэг юм итгэлтэй байдаг шүү дээ. Тэр хуулийн байгууллага нь одоо тогтоогоод, тийм ээ? Би ч одоо аль биесээр хариуг нөгөөд ер нь бол шүү дээ. Бичлэг байсан болвол айл эрт одоо энийг ингэж яагаад ах юм байхгүй одоо тийм биз. Айл эрт гаргаад ингээд тэр 15 давхарчиж инхэн бүжгэлж идэм баг үстэй. Тэ? Кино одоо энэ одоо үлгэр өгөхгүй. За хүний карма гэж бол байдаг бол яг одоо кармагаа эдлэгч байгаа шиг байна те. Өмнө нөгөө маш олон хүнийг ийм хэрэгтэй, тийм ийм хэрэгтэй гэл тэгээдсэн. Тэгээд нэгч хэрэгэн шийдэгдэг гэдэг. Өөрөө сайд болж иж энэ хэрэгүүдийг шийднэ гэсэн боловч тэгээд сайд болоод жил хүрэх хугацаанд ингээд бас огцорх нь ер нь тодорхойлцсон огцорсон. За тэгээд өмнөх тавгийн тоймоор оюурд нь 2 цагийн авилгал авж байгаа бичлэг нь байгаа гэдгийг мэдээллийг затснаас хойш мань хүн ингээд сандраад уг нэг юм төлөв дор хүн байдаг гэсэнтэй нэг юм шийди зэгцлээ дараа гээл тэгсэн чи одоо ингээд кино дараа гээд яг нэг айсан гонд аргал хөдлөгчээр нэг эвгүй болцсон явж илээ. Тэгээд бичлэгийг нь задлна гэд оюурд нь хэлсэн мөн тэр шилэн цогоо гэд намын хүмүүс хэлээд нэгт өдөр бичлэгээ хүлээж аваарай гэсэн хараахан цацагдсангүй тэгээд хүлээгээд байжээ. Карма эргэж ирдэм байх шүү. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За дараагийн сэдв нэг жүжигчтэй холбогдлолтой бичлэгээр. Төрийн албан хаагч байна гэдэг бол цалин мөнгөний тодорхой хэмжээний яригтай асуудал донд байдаг. Тэгэхээр нэг сайхан хослол авч өмсөх боломжгүй энэ оршин тогтнож байгаа хичээл зүтгэсэн хөдөлмөрийн минь ард миний гэр бүл үргэлж байдаг шүү. Та нартай хайртай. Баярлалаа. Театрт хүн нэг насаа зориулна гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн ховор баатарлаг үйлс. Театрт байгаа уран бүтээлчдийг нэг үгээр Монгол сайхан үгээр мэлаж зүйрлүүлж хэлвэл энэ бол дайчин мэрэгжил. Тэгэхээр баатар үйлстэй дайчин мэрэгжлэр замнан байгаа нийт театрын төлөө хүчин зүтгэж байгаа уран бүтээлчид та бүхэнд театрын баярын өдрийн мэндийг дэвшүүлж хүлээж авно. За өнгөрсөн 7 хоногт болсон энэхүү бичлэг сошиал орчинд маш их хандлагыг авлаа. За учир юу вэ гэхээр мөнгөн мод наадмаас энэхүү шагнал авсан залуу ингээд цалин багч би ингээд амжилтанд хүрч шагнал авсандаа баяртай байна гэдээ өөрийнх нь ярьж байгаа тэр маниар байж байгаа байдал маш олон хүмүүсийн хайрыг татлаа. Тэгээ надад бас айгүй жаргалтай санагдсан. Хүн ер нь олж байгаа мөнгөндөө биш хийж байгаа ажилдаа дуртай тэрнээсээ үр шимийг хүртсэн ийм л зүйл байх юм бол ингээд бос хүмүүсээс хамаагүй жаргалтай байна гэж би харсан. Тэгээд маш гоё эрэг ийм байна харсан. Би бас ховдол хатаархсан тий. Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд амжилтанд хүрсэн. Тэгээ энүүгээр ингээд багтаа нарахгүй багтаж шингэж ядан гэж ярьж байгаа нь таалагцсан. Тэгээд урлагийнхын амжилтанд цаашдаа уран бүтээлт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За өнгөрсөн 7 хоногийн маш том халуухан сэдв болох туулын ордны зам сэдвтэй холбогдлолтой эхний бичлэгийг үздэг. Тэр далааны мэдээлэл өгмөр санагдаа би тэр нэг хаnig хэмжээ лайв хийсэн шүү дээ. Хүмүүс айгүй хүссэн байна. Чи энэ манай тэр золоог залуу. Золоо. Хоёр нэг манай хэвлэлтэй нийлээд нэг хагас өдрийн контент энэ юм ярина. Тэгээ. За ер нь яг энэ туулны ордны замтай холбогдлолтой энэхүү зүйлийг би нэг системтэй ярих гэж бодож байна. За яг хуу саний бичлэгэн дээр бол нэг өмнө ингээд Нямбатар даргын ингээд групп чатанда өгсөн одоо энэ зурганд харагдж байгаа шиг мэдээлэлүүд яваад маргааш жигсээ хүмүүсээ ирээрээ хариуцлага тооцсон шүү ирэхгүй бол гээд. За энэ дундаас нэг хорооныхан дарга юм уу нэг засаг дарга нь ирсэн. Тэгээд даргаа хэвээр таны хийсэн юу бла хэвээр миний ил дарга гэсэн чи тэрнтэй нийлж байгаа хэвээр контент гус мос гэдэг гэл. Тэгэхээр бас манайхан бас бараг л те нөгөө гадаа дарга бороо орж илээгүй гэдэг шиг үнэхээр бас сайн бэлтгэмжилээ. За энэтэй холбогдлолтой дахиад нэг бичлэг үзцгээе.
Та нар маань зогсоо чадахгүй. Та нарт хоёрхан арга байна. Нэг бол намайг алаад энэ туулын хурдны замыг зогсоо. Нөгөөв л шүүхээр энэ туулын хурдны замыг хууль бус байсан гэд шийдвэр гаргаад зогсоо. Өөр ямар сонголт байхгүй. Чэнчэд үтүүлээгүй. Хүн ингэж байгаад галзуурчихдаг юм гэдэг шүү. Аваа. Галзуурах гэж байгаа хүнд чи галзуурах гэж байна гэж хэлж болтгүй юм гэлээ. За Нямбатар дарга маань ингээд өнгөрсөн 7 хоногт болсон сая энэ 7 хоногийн эхэнд болсон туулын хурдны замтай холбогдолтой ардсан нам за бүлэг дээрээ дуудаж нээлттэй хилцүүлэг хийсэн. За энэ үеэр мань дарга нь өөрөө ирээгүй годомжинд хүмүүсийг авчираад туулын голыг бүтээн байгуулалт хийж байгаа газрууд дээр явсан. За тэгээд ер нь бол ингээд явж байхдаа спикер баригч гэдэг хүн шинээр ажид авсан билээ. Уг нь бол цүнх баригч гэдэг хүн байдаг гэсэн. За тэргээр спикерээ барьж байгаад тэр сайтын тэг тэр гишүүн тэг ийм мөнгө ийдсэн та нар бол ийм зэм тэгснэ хамгийн амар дээ. Энэ юуг зогсоохын хүсвэл намайг аль эсвэл шүүхээр намайг буруутаа гэдэг тогтоо гэд ах олон тэгэхээр том байлээ. За тэгээд за дараагийн холбогдолтой бичлэгийг үзцгээе. За нүдэн дээр нэг хүн галзуурчдаг юм да. Улаан коммунист болчлоо бүр. Нямбатар гэдэг Улаанбаатар хотын дарга. Бүр улаан коммунист. Иргэдтэйгээ юмаа ярихгүй зөөр тайлбарлахгүй хүчндээ дулаараа занаадах юм. Уг нь бол өөрөө ятгах тусам нягтал гэдэг хууль зүйн сайд хийжсэн улсын хурлын гишүүн. Өнөөдөр улсын хурлын гишүүд нэг нэгээрээ гараад ир гэж. Учрал дарга та өөрөө улсын хурлын гишүүн. Таныг гараад ир тантай үзье гэж штэ. Гарахгүй юм. Очиж Нямбатартайгаа уулзрах болохгүй юм. Засах тусам говьглээ. Занах тусам хамгаалах юм уу? Занах тусам жагсах юм уу? Бид нар одоо иргэдэд юу гэж хэлэх ёстой вэ? За тэгээ Нямбатар дарга маань ярианда халсан уу эсвэл амандаа халсан уу нөгөө сүулдэ бүр ярианда ороод улсын хурлын гишүүдийг нэг нэгээр нь гараад ир үзээвэрээгээ болсон. Тэгээд Цогтбаатар дарга ингээд энэ хүн чинь галзуурчлаа. Тэ? Ийм болоод ийна гэд бүр эхлээд энэ олон нийтийн хэвлэл мэдээлэл байсан бол сүулдэ бүр чуулганы хэмжээнд орж өндөрийг авсан. За энэ хүн асуудал дээр бас дахиад юу басан талаар нэмшлэг үзцгээе. Танилцуулга хийсэн юм шиг. Тий, танилцуулгыг эцэг дарга 0 орлоо гэсэн. 0 орж гэсэн хүндэтгэн хамчин гэсэн. Тэгээд би 0 орчлоо гэж тайлбарсан. Тэгээд томроод харна 0 орсон шүү дээ гэсэн. Тэнгүүд гарч цогт авч байгаа юм уу? гараа гэж хэлээд гар хэрэгсээ гэмшсэн. Ойлгосон өөрсдөө бүгд харсан. Одоо энэ туулын хурдны замын асуудалтай холбоотой яг нь ер нь бол яг улс төрчийн асуудлууд их байна. Тэг яг ингэж хандчих. Би бас өнөөдөр нийслэлс гарсан төлөөлөгч хүн шүү дээ. Тэг. Улаанбаатар хотын иргэдийн өмнө амласан төгжрлийг бас бууруулах юм үүрэгтэй байж байгаа. Тэг. Энэ дээр бол бас яг ингэж хандчих. Их хурлын гишүүнийг бол энэ соёлын үйлс гэж харж байгаа. Тэг. Нийслэлийн зүгээс ер нь улсын хурлыг үл хүндэтгэж байгаа байдал ажиглав. Ер нь бол тийм зүйл байхгүй. Тийм учраас бид өнөөдөр дуудагдаж ирээд хариулаад байж байгаа. Гэхдээ яг сая бодит зүйлийг бас харсан. За яалчгүй туулын хурдны зам бол үнэхээр өндөр дүнтэй бас маш өндөр одоо асуудлыг дагуулсан сэдв болж өнгөрлөө. За тэгээд эрхэм улсын хурлын гишүүн за нийслэлийн орлогч даргыг бас биед нь халтаж хоорондоо маргалтлаа. За тэгээд яг хуу энэ бүх процессыг ингээд ажиглаад би ингээд үзэх юм бол миний л харж байгаа өнцгөр бол энэ бол туулын хурдны замыг би хувьд бол дэмжиж байгаа гэж өмнөх юугаараа нэвтрүүлгээр хэлсэн. За тэгээд Улаанбаатар хотод ийм бүтээн байгуулалт хэрэгтэй байх. За тэгээд яг усныхан дээр унтны устай холбогдолтой зүйл байна уугүй гэдгийг нэгтлэх хэрэгтэй. За тэгээд цаашдаа Улаанбаатар хотын хүн ам өсгөн тодорхой биднэрт өөрийн гэсэн нэг тийм хурдны замтай болж төвжирлийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэхүү хурдны замын төвжирлийг шийдэхэд бол энэхүү хурдны зам гэдэг туулын хурдны зам гэдэг бүтээн байгуулалт нь бүрэн утгаар хэрэгжиж яг энэ төвжирлтэйгээ хамаатай болох юм билээ. Энэ болохоор ингээд тойрог хурдны зам буюу ингээд хөндлөн огтлцын замууд нь тавигчээж бүрэн утгаараа хэрэгжих юм билээ. Тэгээ би зүгээр энийг ингээд харж байгаа. Нямбатар дарга тэр даваа далаа хоёр хандлага нь өөртөө их сонио хүмүүс юм дээ. Тэгээ ийм том төсөл хэрэгжүүлжээж нийтэд олон нийтэд бүх мэдээлэл тавиад энэ ийм байсан юм аа, ийм байсан ингээ тайлбарлаа хэлэхгүй цаасаа даарс нуухчаад тэгээ ингээ хүн ингээ тэрийг нь талаар асуух гэхээр муухай хараа та нар мэддэм үү гэдээ харж угаасаа ийм хүртгэн тодорхой тэгээд даваа далаа дарга маань ер нь хүртэх ёстойгоо хүртсэн. Тэгээ туулын хурдны зам бол энэ хаваржангаа баг энэ зунжангаа ярих топ сэдвүүдийн нэг бололтой. За өнгөрсөн 7 хоногт бид нар ерөнхий сайдаа огцруулад учрлалыг ерөнхий сайдаар томилсон. За тэгээ томилсонтой холбогдлолтой нэг бичлэгийг хамтдаа үзье. За миний хувьд бол аливаа ажлыг гардаж авсан бол
бас хурдтай шуурхай ажиллаж ажлынхаа ард гаргахын төлөө байдаг хүн. Тийм ч учраас энэ удаа ч гэсэн хурдтай шуурхай ажиллана. Энэ шуурхай хурдтай байдал дасан зохицож чадах сайд нарыг л танхимдаа өрнө. Хүүс нэг хамаатай биш байх гэж бодож байна. Улс төрийн капиталын нэгдэл бол өөрөө засгийн газар. Тийм учраас сайн менежер байх ёстой. Миний хурдыг үүсгэх ёстой. Нэг цог золбоотой нэг хэдэн хүн л урмаар байна. Тэгээ одоо мэдээж засгийн газар хурдтай ажиллахыг л би одоо шаардна. За очил сайд маань гарч ирээд ер нь бол залуу хүн миний хурдыг гүйцээд ажиллах хүн байвал ингээд засагтаа орж ажиллана гэсэн. За тэгээд яг хурдаар нь гүйцүүлээд ажилдаа авахгүй л би гэж одоо харж байгаа. Улс төрийн тохироо, ерөнхийлөгчийн тохироо, за бусад намуудын их ашиг гэдэг өөрөө ер нь сайдаа томилж чадж гин үү гэж харж байгаа. Яг нь улс төрийн одоо энэ болж байгаа процессыг харахаар Монгол Ардын нам бүхэл лидерүүдээ одоо бүгднгийн сайд арга болгож байна. Бүх гишүүдээ бараг сайд болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Ардын намын гишүүдээс 60 хүн сайд болсон байлээ. Тэр чинь одоо бараг бүгдээрээ шахуу сайд болж иж үзчихье гэсэн үг. Тэгээд одоо яг ингээд хүнд үед ингээд авж байгаа хүнд яг олон талын эрх ашиг хамгаалахгүйгээр яг улс орноо хамгаалаад өөрийнхөө бас одоо учил сайдын харьцангуй залуу ерөнхий сайд болж байгаа цааш таашдах ирээдүй боцыг ажил үр дүн энэ нэг улс төрчдөөс ч одоо иргэд маань залхаж гин Монгол орн сүрэх чинь тэгээд эрх ашиг хоошин тавьж ажлаа нэгд хийгээсэй гэж одоо хүсмээр байна. За тэгээд төрийн албаныханд хандсан нэг үгийг бичлэгийн намттай үцгэе. Намайг ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хувийн хвшлийн бизнесийнхний баялаг бүтээгч нарын үйл ажиллагаанд саад тутгар болж байгаа. Янз бүрийн одоо ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа хинтэж би бол ойлголцож цаашдаа ажиллах болцоогүй шүү. Тийм учраас төрд байгаа албан агч нарт хэлэхэд бүх шатныханд биелэхэд хий бүтээ хөдөлмөрлөе гэсэн хэн бүрийг дэмжинэ. Өрхийн орлогоо нэмэгдүүлэе гэсэн ямар ч санаачлага гаргасан хэн бүрийг дэмжинэ. Тийм учраас хүнд суртал үүсэхгүй. Тэр эдийн засгийн эрхчлөө гэж ярьлаа. Одоо үүнийг ажил болгоно. За бид төрийн зүгээс давхар шалгалт явуулахыг би хориглоно. Улаан канттай томогтой хүмүүс холхон байна шүү бизнесийнхнаас гэдгийг хэлмээр. Ер нь бол тэгээд бизнесийн орчныг одоо төрийн албан дээрээ гацж ийн бизнес эрхлэх за тэгээ хоорой хөдөлмөр эрхлэх хүмүүсийн гол асуудал нь энэ төрийн албанд байгаа дарга нар энэ тамхтай нөхдүүд байна. Тэгээ эдгэртэй хамт ингээд нобор чихэр нэхэд хоолнд орё гэд байгаад байвал учрал дарга руу шууд залгаж болох юм билээ шүү. Өөрийн биеэр энэ асуудлыг шийднэ гэсэн. Тэгээ бодвол тэр туслах арай албаны хүмүүс нь дугаарын тавиад өгөөрэй. Маш олон эргээ холбогдсон шүү. Та уцаа нээлттэй байлгаарай. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За тэгээд учрал сайттай холбогдолтой өнгөрсөн 7 хоног энэ даваа далайгийн яг нэг буруу үйл дээрээ болсон хүн болгонд зохиулсан, зодуулсан, загнуулсан 7 хоног болж өнгөрлөө. За учрал даргын нэвшлийг хамтдаа үзцгээе. Тэгээ их төвшин гишүүн асуулт асуугаад байна. Нийслэлийнхаа чи хайчид ирж байгаа даваа далай. Их төвшин гишүүний асуултанд хариул. Одоо жоохон эмх замбраатай байна шүү. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл уус шүү. Чи улс төрийн албан тушаалтай юм зү хариултаа. Хотын даргыг өөрийн дууд. За, их урлагийн гишүүний асуултанд хариулъя. Сая 0 орчод ирсэн дараа. За учрал дарга маань ингээд нийгэмд өөрийнхөө ажлыг олсон гол нь кабинетуудынхаа сайдуудыг томилж чадахгүй 2 онлоо баг хамгийн удаан сайдуудаа томилохгүй байж байгаа ерөнхий сайд болж ийн тэгээд бодвол одоо хүн хин нэгнээс команд үлээ гэдэг нь эсвэл өөрөө мэдэхгүй байна уу тэгээд ямарсан сайдгүйгээр ерөнхий сайдаа хийгээд 3 онлоо. За хойд Солонгос нэг сонирхолтой шийдвэр гаргажээ. Бичлэгийн бүгнээр хамтаа үзцгээе. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Чуагийн усны засалтыг дүүрэх нь хууль бус үйлдэл тооцогдохыг шинэ хуулиар баталгаажуулжээ. Удирдагчийн хамгийн хайртай хүүхэд гэж нэрлэгдээд буй Ким Чуагийн нэр хүнд сүүлийн үед улам өссөөр байна. Тэрээр нийт 61 удаа олонний өмнө гарч ирсэн бөгөөд ард иргэдийн нүдэн дээр жаахан хүүхдээс өөртөө ихтгэлтэй өсвөр насны охин болтлоо томорчээ. Шинэ хуулийн дагуу түүний усны засалтыг дүүрээсэн хүний үсийг тэр дорн тайрч хөдөлмөрийн лагерт 6 сар цөлөх ажээ. Энэ мэдээ хөрш өмнөд Солонгост ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Нэгэн их сурвалж хэлэхдээ хойд солонгосчууд дүрм журам эдийн засгийн хүнд бэрхийг арай ядан даван туулж байхад удирдагчийн охин чухал арга хэмжээнүүдэд оролцохдоо үнэтэй хувцас өмссөн байдаг нь ард иргэдийг гонсойлох болсныг тэмтгийн хүмүүсээс дуулсан гэжээ.
Эцгийн эрхт ёс давмгаалсан нийгэмд Ким Чуа охинч бас аавтайгаа адил сорилттой тулгарна гэж сэргийн шинжээчид таамаглаж байна. За коммунист нийгэм ямар байдаг инээтрийг л бид нар маш олон ярьдаг те бид нар аашлааснаар үсээ зул үгээ хэлэх за тэгэл бүхэл боломжийг ингээ олгож байгаа. Харин энэхүү боломжийг буруугаар ашиглаж хохируулж байгаа бас хэсэг хүмүүс байгаа. За тэгээ ямар ч зүйлсэн хойд солонгост урддагчийн охинтой адилхан үсээ зулах юм бол үсийг нь шууд гусаж 6 сард ажиллах лагерт авчиж ажилладаг болсон байна. Тэр үсээч засуулж чаддаггүй ийм нийгэм бас бидэрт байгаа. Энэ дэлхий дээр бас бидэртэй хамт нэг өдөр оршоод амьдарч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд би нэвтрүүлэг дээр байн уриалдаг. Арчлаа. Нүдний цэцгийн мэт харилж байгаарай. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл хэсэгтээ хотын соёл болон дээр би нэг зүйлийг уриалмаар байна. За одоо гадаа дулаарч जैन тий хүүхдүүдэд гадаагаар салхилуулах, тоглоулах нөхцөл байдал үүсэж байна. За тэгээд бүх энэ Орсон шуугаа газрынхаа сөөх болон нийтээрээ гарч хүүхдийн тоглоомын талбай цэвэрлэж хүүхдүүдэд агаарлуулах, тоглоулах газрыг өнөөрөө бэлтгэцгээе. Яг ингээ одоо ингээ харахаар бүх газар нь заваа хүүхдүүдэд гаргая гэхээр шороо тоостойг олдохгүй байгаад байгаа. Тэгээд өвлжөнгөө ингээ дортог болсон бүх хүүхдийн тоглоомуудаа цэвэрлэж өнөөрөө гадаа гарч алхаж хүүхдүүдэд тоглуулж цэвэр агаарт гарах боломж ирж байна. Тэгээд энэ дээр хамтаа нэгтгэцгээе. 40 мянгат дээлийн шоу болоо баярлалаа.